За энэгээр эртний буюу бичиг үүсэх өөрөөр хэлбэл түүхийн өмнөх үе гэдэг. Тэрийг ярий тэгэхээр хүн төрлөختөн бол тийм нэг 6-аас 7 саяын өмнө сармагчингаас салсан гэдэг хамгийн сүүлийнх нь одоо шимпанзе бонобо гэдэг. За тэгээд нэг 3.5 саяын өмнөөс анхны нөгөө Люси гэдэг өмнөд сармаг хүн төрлөختөн гэх юм уу да. Жижигхэн тийм амьтан байсан. За яг хүн маань үндсэндээ 2.5 сая жилийн өмнөөс Homo habilis буюу тийм ажлын чадвартай гар хөлн сайжирсан ийм хүн гарч ирсэн. Тэр хүн анх удаа чулуун зэвсэг stone axe хэрэгэлсэн чулуун сүх. За тэгээд одоогийн хүмүүстэй хамгийн ойрхон төстэй нь бол 1.8 сая жилийн өмнөөс ихсэн Homo erectus босоо хүн. Тэр бол одоогийн хүн шиг өндөр, одоогийн хүн шиг том толгойтой, тэгээ гал хэрэгэлсэн хамгийн одоо ойрхон түгэж барахгүй одоо энэ хүн бол 800-аад мянган жилийн өмнө Африкаас гарч анхудаа одоо Аз, Европ руу орж ирсэн. Жишээлхэд ийм хүний ясыг бол Бээжингийн хүнгээ олсон, Ява хүнгээ олсон ингэж ийсэн. За тэгвэл энэ бүх өмнөх хүмүүс бол одоогийн хүмүүс хөрөлгөөсөн ч гэсэн байхгүй болсон. Одоогийн хүмүүс маань бол энэ 200-аад 300 сая жилийн өмнө Африкт үсээд 200-аад одоо 100 мянга, 80 мянганы үеэс ингээд Африкаас гарсан, энэвэрч гарсан, энд ч холбоотой байсан. За тэгээд яа тархсан гэхээр үндсэндээ тэр үед маань хөдөө аж ахуй гэж байхгүй ан хийдэг, байгалийн бэлгийн юм цуглуулж иддэг байсан учраас гол нь ингээ халуун дулаан, загас жарахаатай далайн эргээр яв тарсан байдаг. Тэгээд үндсэндээ 50-аад мянганы үед энд хүрсэн байхад 40-аад мянганы үед энд хүрдэг ч юм уу. Европ руу бол 40-30-аад мянганы үед эндээс тардаг ч юм уу. За гэтэл Аз руу болохоор юу гэж харагдав гэхээр энэгээр гол нэрэд эндээс Монгол руу ч явсан, Солонгос руу ч явсан, Япон руу ч явсан. Нөгөө талаар тэр үед чинь одоо 2.5 саяас гэдэг чинь сүүлчийн мөсдлөгийн үе. За энэ бол байсгаал мөсддөг, тэгээ хайлтдаг, нэг 100 мянган жил гайгүй байжснаа дахиад мөсдөг, 4 удаагийн том 20-од жижиг мөсдөг болсон гэж үздэг. За хамгийн сүүлийнх нь 20 мянган манай эртний өмнө 20 мянганы үед ориглон болоод 11 мянган үед дулаараад тэгээд одоо үндсэндээ хүний хөдөө аж ахуй үүсэх, соёлжих гэдэг юм үйл явц эхэлж байгаа юм. За тэр үед болохоор тийм ээ энэ Европын хойд хэсэг чинь тэр чигээрээ мөсөн дарагдсан. За Америкт бол бүр 1 км зузаан мөс байсан гэдэг. За тэгээ энэ Сибирь байна, үндсэндээ энэ Урал эдэр байна бас мөсөн дарагдсан. Энэ Оросын Об, Енисей энэ хавийн одоо голуудын сав эн чинь бол бүр том нуур байсан байх гэдэг. За харин энд зүүн зүр нь болохоор хүүтэн хэрнээ өндөр. Тийм учраас энэ хүмүүс энд очсон 30-аад мянган жилийн өмнө бол энд тийм зүүн хойд Азийн соёл иргэншил баг энд үүссэн байх гэж. Тэгэхээр энэ улсууд цаг дулаараад ирэхээр уршаа явсан гэж. За тэгээ үндсэндээ хүмүүснээс хойш энэ үеийн юм бол үндсэндээ археологийн юм их муу. Ягаад гэхээр хүмүүс зүгээр л ингээд нүүдлээ тэнээ явж идэг, хоол хогоо явж идэг байсан учраас үлдээсэн үлдээгүй. Манай эртний өмнөх 5000 жилийн өмнөөс болоод нэлээд мэдэгдэг. За жишээлх юм бол одоо бидэн тамаатай энэ Ямная гэдэг соёл иргэншил бол энэ Понтын тал буюу Каспийн хойдын одоогийн Украин энд одоо тийм морь адуу их иддэг, шүтдэг, адуу их хэргэлдэг. Тэгээ сүүлдээ уналгаанд оруулсан ч гэсэн энд бий болсон гэж. Яг тэгэхээр одоо адуу тэр үеийн дээр үеийн адуу бол Монголд биш энд маш их олддог. За тэгэхээр тэр энд гарсан адуунаас бүх адуу бол одоогийн орчин үеийн адуу үүссэн гэдгийг тогтоосон. За адуу гэдэг чинь ер нь энд хавьд байгаагүй Америк твээс дамжиж орж ирсэн амтан. Тэгээд Америк твдээ байхгүй болчиход энд бий болсон. За тэгээд энэ тэгээд 10 мянган үеийн үед тэг зузаарах үед дулаарах үед чинь одоо энэ хавь бол хүүтэн, хуурай, тийм бэлэн хоол багтай. За харин ч бүр Африкийн нөгөө Сахарын цөл чинь тэр үед ногоонороо байсан гэдэг цөл жижиглээгүү. За ийм үед бол 5000 жилийн өмнөөс 100000 жилийн өмнөөс хөдөө аж ахуй үүсэж байгаа. За хөдөө аж ахуй үүсэхдээ бол гол нь
Месопотами нөгөө Тигр Еврей 50-аас хамгийн түрүүнд үсээд тэгээд за хөдөөж хугаас өмнө 10,000 онд чонноос нохойтой болж байгаа юм. За тэгээд 5,000 оноос хамгийн эхлээл жижиг бодмал тэгээ адуу бол бас харьцангуй чон амтнаас ухтаагаад галвараадад хүнд ирсэн. Тэгээ ер нь ингэж ил хүн сургаж авсан гэхээсээ баг аль альныгаа барааж жагаад тэгээд алж иддэг байснаас үлдээ унлгон төрсөн гэдэг. За дошгин ширүүн эвэртэй үхэр нэлээд сүүлд байх жишээтэй, гахаа нэлээд эрт байх жишээтэй. За тэгээ энэ хавийн цивилизацийн хувьд бол хятадын цивилизац бол одоо энэ манай хавийн гол цивилизац маань хятадын цивилизац. За тэр бол нэг одоо манай эртний өмнөх 5000-ны үеэс л энэ хойд шар мөрний сав газар. За энэ шар мөрөнтэй холбогддог энэ Вэ мөрөн гэдэг энэ дагуу ийм цивилизацууд. Тэгээд тэр нь бол үр тариа гэдэг нь эхлээд өвс, тийм үртэй өвс байсан. Сүүлдээ тэрийг ургуулж сурсан. Тэг өвстэй газар очиж иддэг байж байгаа. Сүүлдээ тэрийг тарьдаг болох жишээтэй. За энэ урд нь бол янцыда тариа үссэн. Тэгээд 5,000-ны өмнөөс ингээ хятадын цивилизац. За манайхны хувьд бол тийм ээ энэ хойноос тэр зүүн хойд Азийн ген орж ирэхдээ сүүлдээ энд нөгөө Енисен Сибирийн Енисен ген орж ирсэн тогтоогдоод байгаа. Тэгээд одоо Киргизүүдтэй их холбогддог. Тэгээд тэр бол энэ манай байгаль тойрсон энэ хойдолд байсан. За энэ талаас нь бол нөгөө Ямная чинь яваад энэ Шинтасаа болоо. Шинтасаа нь бол энэ энтхэг Ираны Хтай шууд холбоотой байгаа. За тэгээд энэ хавьд нэг манай эртний өмнөх мянган жилийн өмнөөс бол Монголд одоо хүннүүчүүд магадгүй тэр нөгөө өндөр тэрэгтний юу интертэй холбоотой баг. Тэгээд энд бол юу Сармат Скифүүд тэр бол Иран хил талдаа Токарын тэр талдаа байсан болов гэж. Ямар ч үсэн энэ талаас нь Индо-Европийнхан орж ирсэн, эндээс нь хойд Сибирийнхан орж ирсэн, эндээс нь Монгол түнгус. Монгол бол энэ хавьд нөө донхуунаар энд байсан хүннүүнэр бол одоогийнхоор ингээд бодохоор нөө 550 онд Монголд ноёрхлоо тогтоосон төрөг. Яг тэгэхэд хятадын энэ баруун хойтлын түүхэнд бол төрөг аймагуд саяхан хүртэл маш их түүхтэй. За тэгээд сүүлдээ хан манай хятадын түүхэнд бол хүннүү хүчрэгсэсний нэг манай эртний өмнөх 300 200-аад оноос ярьж эхлэе. Тэгээд модон төмөн шаны үгийн үед одоо төмөн модон шаны үгийн үед тэр улсаа байгуулад хан улсыг дээрлэхэд ордсыг улаацалдаа ордсоос хөөгдсөн байдаг. Тэгээ ордсыгоо буцааж аваад тэгээ хан нь бүр үндсэндээ бэлэг нэртэй татвар төлдөг. Тэгээд гүнж бэлгэлсэн кочин гэж одоо найрамдах харьцаатай ураг барилдаад. За тэгээ сүүлдээ бол үндсэндээ хүннүүн мухай зан гаргасан гэдэг хатан хааны чи миний хатан болоо гэж. Тэр нь бараг настай хүн би одоо хөгшин хүн яаж чадах вэ гэж хэлсэн. Тэр их доромжил болсон гэдэг. Тэгээд манай эртний 50-аад оны үед чинь хүннүү маань хоёр хагараад өмнөд хойд ах トゥ нар байлдаад ингэсэн нэг манай эртний 1-р зууны үед энд чинь Бүүди гэж их тийм дайчин хятадын хаан гарч ирж хүннүү нар ерөөсөө дарахгүй болохгүй гэж хойшоогоо нэлээд зэвсгэлэн дайрч энэ өмнөд хүннүүтэйгээ нийлээд хойд хүннүүг дараад тэд нь одоо баруун тишээ зүгтаасан гэдэг. За тэрний өмнө бол яг хуу энд нь Үеэзий гэж байсан. Үеэзийг бас хүннүүнээр эзлээд Үеэзийн зүгтаагаад энд одоо Кушан гэж тийм юу байгуулсан. Их хүчтэй гүрэн байсан. Одоо үндсэндээ буддийн шашин чинь энд энтхэгд үсээ тийм ээ. Асоко гэж манай эртний өмнө 300-аад оны үед тийм буддийн шашинд үнэхээр орсон тийм хаан байгаад анх ингэж буддийн шашныг хөгжүүл тарааж исэн. Тэгвэл тэрний дараах одоо гол тэр буддийн шашинтай энэ хавьяас ирсэн улс маань Кушан гэж байсан. Тэгээд тэр үеийн одоо манай орчны улс төрийн байдал бол нэг иймэрхүү.
За тэгээ энэ хүннүг явсны дараа бол Сямби нар цогж орж ирсэн. За Сямби нар бас одоо хантайгаа нийлж хүннүг хөөж байсан. Тэгээ Сямби нэр орсноор үндсэндээ Сямби бол Донхуугаас гаралтай жинхэнэ Монгол хэл овогтнууд байсан гэдэг. Тэгээ Сямбигаас хамгийн том үлдсэн бол Монголдо Нярун улс, за Хятад бол Жуажуан, Руаруан гэдэг тэрийг бас одоо өт хорхой гэсэн доромжсөв гэж үздэг. Гүнжин Сүхбаатаргаа бол энийг их судалсан. Тэгээд нэгэн Монголын өв гэцэг ер нь энэ Нярун улс байх том магадaltaй гэж тогтоосон. За тэгээд тэр үед бол тийм ээ Сямби нар чи үндсэндээ 4-өөс 6 дугаар зуунд бол хойд хэтдэг үндсэндээ энэ Сямби Монгол овогтнууд их ноёлсон. Олон улс байгуулсан энэ Хятадын одоо түүхэнд хар үе гэдэг хойд Хятад тийм олон улс байгуулагдаад бүр хан сэргээж ингээд хан гэдэг нэртэй Сямби удирдлагатай улс хүртэл байсан. За эндээс хамгийн тод үлдэж хүчрхэгдсэн Тобе буюу хойд Вэйлс. За тэгээ тэр үеийн гол зөрчил маань бол Монголын Нярун, Хятадын Тобе, Вэйлсийн зөрчил байлаа. За Вэйлс нь өөрөө бол үндсэндээ Хятад Монголыг хольсон тийм хойтлон өөр нийслэлтэй Монгол нүүдлийн маягаараа удирддаг, урт нь Хятад хүн амигтай тариалантай тэрийг Хятад маягаар удирддаг өөр нийслэлтэй иймэрхүү байсан. Сүүлд нь Хятад ч гэсэн тиймэрхүү байсан. За энэ одоо дүүхийн